оюу толгойн талаар төр хорооны сая хуралдаад дүгнэлтээ гаргалаа. Тэгэхээр энэ оюу толгойн газрын гүний ус ашиглаж байгаатай холбоотой энэ асуудал дээр урт насны сайдаас нэг зүйлийг асууя. Энэ оюу толгойн ус ашиглалтан дээр төр хорооны ажлын хэсэг гарч дүгнэлтээ бид боловсруулж байгаа. Сая энд зарчмын зөрүүтэй санал гаргаж ус ашиглалт гэдэг зүйлийг нэмсэн. Ер нь энэ оюу толгойн газрын гүний ус ашиглалтын асуудал бол өнөөдөр их анхаарал татж байгаа. Цаашдаа энэ говийн бүсийн экологийн асуудал энд хөндөгч байгаамаа. Энэ байгаль орчин ус ашиглалтын асуудлаар цаашид энэ засгийн газрын зүгээс, ажлын хэсгийн зүгээс ер нь ямар одоо байр суурийг энэ ирээд хилцээр хийхэд санал тавьж ажиллах санал бодлын талаар асууя гэж бодож байна.